За карт тусаад азтан болоорой Мянмар, Шри-Ланк улсуудаас үнэт чулууны уурхаагаас азтан тодруулж байна. Грамм нь 20 сая төгрөгийн үнэтэй бадмаараг чулууны азтан болоорой гэх зэрэг цахим заллингууд арга хэлбэрээ өөрчилж шин төрлийн заллингийн хохирогчд эрс нэмэгдэх болжээ. За ер нь бол заллингийн гэмт хэрэг гэдэг цаг үеийн хэрэгцээ шаардлага хүмүүсийн эрэлт дээр тулгуурлаж арга хэлбэрээ өөрчилж байдаг гэж байгаа юм. За тухайлбал одоо хүйтэн сэрүүний улиралд монголчууд халуун дулаан орныг зорж аяллаар их явдаг болсон. За яг үүнийг далимдуулаад аяллаа компани нэрийдлэр мөн аялал зохион байгуулалт зэрэг одоо реклам сурталчилгаагаар иргэдийг залилдаг маш олон 100 сая төгрөгийн хохирол учруулдаг ийм хэрэг бас түгээмэл болжээ. За тодорхойлбол 1-р сарын 6-ны өдөр компанийнхаа ажилчдыг гадагшаа аялуулахаар нэгэн компани 20 сая төгрөгийг аяллаа компанид шилжүүлсэн байгаа юм. За мөн тухайн өдөр гэр бүлээрээ аялахаар 36 сая төгрөгөө тус шилжүүлээд заллуулсан бол үүнээс өртөө 2 хоногийн дараа буюу 1-р сарын 8-ны өдөр нэр бүхий аяллаа компанид 54.5 сая төгрөгөө өгөөд заллуулсан гэх одоо аяллаа заллингийн 3 хэрэг гэвтэл хамгийн сүүлд гарсан ингээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. За азан таарад Монголоос явдаг очиход бол гэрээн дээр заасан газартаа байрлуулдаггүй, хөтөч тайлбарлагч байдаггүй. За ингээд очсон хойно тухайн хүн өөрөөсөө мөнгө зарлаа гаргах болдог. Ингээд санхүүгийн эрсдэлд орж одоо Монгол руугаа буцаад ирэхч зардалгүй болдог. Энэ байдлаар хохирох тохиолдол маш их гарч байгаа юм байна. За тиймээс хэрэв та гадны аль нэг улс руу аялахаар төлөвлөсөн бол тухайн компанийнхаа аяллаа туршлага, үйл ажиллагаа явуулсан хугацаа болон одоо аяллаа хөтөлбөр гэрээний зүйл заалтаа сайтар уншиж танилцаж төлбөр мөнгөө хийж байхыг одоо цагдаагийн байгууллагаас сануулж байна. За мөн одоо сар шинийн баярд өгсөн энэ үед ууц махны хулгай мөн одоо мах борлуулна, мах худалдаж аавна гэх зарын дагуу иргэд маш их хохирч байна гинэ. За тухайлбал нэгэн иргэн 5 тонн хоньны мах худалдаад 72 сая 500 мянган төгрөгөө тухайн мах худалдаж авсан хүнээсээ одоо авч чадахгүй байгаа ийм хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Мөн одоо Монгол гутал хос дээлний захиалга аавна гэд урдчилж захиалгынхаа мөнгийг өгөөд хохирсон тохиолдлууд ч цөөнгүй байна. За тиймээс альва нэгэн бараа үйлчилгээг худалдан авахдаа заавал гар дээрээ авсны дараа төлбөр мөнгөө тушааж өөрийгөө эрсдлээс сэргийлэхийг бас зөвлөж байна.